За өнөөдөр контент хэлэх онцлогтой байгаа. Бараг ярилцлага биш, бараг хичээл гэж хэлж болмоор. Хичээл хийж байгаа хүн энэ 40 блокноос өөрт нь яг аль нь байна гэдгийг чеклж аваад тэгээд яг тэр блокуудаа тайлбал маш үр дүнтэй мэн гэж бодсон. За орлого нэмэгдүүлэхгүй амжилтанд хүрэхгүй хоош чангадаг мөнгөний блокийн 40 шалтгаан. За нэгдүгээрх нь үргэлж бусдад зовлонгоо ярьж байдаг. Өөрийн амьдралдаа сэтгэл дундуур байгаагаа бусдад дандаа хуваалцах гэдэг тийм. Энэ хүмүүсээ тарих маань хөвчлэн юунд дөр фокуслж байгаа вэ гэхээр өөрийгөө амжилтанд хүрч чадахгүй гэж мэдрэх, сайн сайхан хүрч чадахгүй, мөрөөдөлд хүрч чадахгүй юм шиг мэдрэх. Боломжтой зүйлийг хүртэл боломжгүй болгож яриад байдаг байхгүй юу? Жохон ингээ ажил эхлүүлээ тгий гэхээр нөгөө сөрөг талын яриад байдаг. Энэ хүмүүсийн дотоод нөгөө итгэл доогор байна. Бүр ингээд хүлээн зөвшөөрсөн. За ард иргэд худалдан авах чадваргүй. Нийгэм эдийн засаг мөнгөгүй. Улс орон болохгүй байгаа гэдэг ойлголт далд хумсарт байх юм бол мөнгө олох блок байна гэсэн үг. Олон миний бүр таньдаг хүнд яг энэ гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс шүү дээ өөрсдөө үйлдэл авъя, хий гэхэд нөгөө талаас миний хийсэн зүйлийг хүмүүс авах уу гэдэг итгэл байхгүй гэхээр За сайн байцгаана уу өнөөдрийн үзэж байгаа энэ өдрийн мэндийг танд хүргэе. За өнөөдөр Жайна багш хоёр мөнгөний блокийн за өнөөдрийн контент хэлэх онцлогтой байгаа. Бараг ярилцлага биш, бараг хичээл гэж хэлж болмоор мөнгөний блокийн сургалтын бараг хичээл гэж ойлгож болно. За тэгэхээр мөнгөний блокийн ер нь маш олон ийм төрлүүд байдаг те багшаа. Бараг задлуулын чинь нэлээд олон болдог. Гэхдээ миний яг ингэ бичиж авснаар бол одоо 40 блок байгаа байхгүй юу? Таны нөгөө хичээл дундаас. Тэгээд энийг би ингээд шууд задлаад ярьчих гэж утсан. Яг тэгэхээр хүн хичээл хийж байгаа хүн энэ 40 блокноос өөрт нь яг аль нь байна гэдгийг чеклж аваад тэгээд яг тэр блокуудаа тайлбал маш үр дүнтэй мэн гэж утсан. За тэгээд би энэ мөнгөний блокын 40 блоксоос надаа бараг 20 бараг блок байсан баха. Нэлээд олон блок байсан. Тэгээд нөгөө нэг олон блок тайлах те арга техникээр бас нэлээд хэдэн блок өөрчилсөн. Тэгээд ер нь одоо ч гэсэн тайлах хэвээр блок зөндөө байгаа даа. Тэгээ танаас би бас асуугаад явъя. Тэгээ өөр дээр бас ямархуу байдлаар тайлсан тухайга ярилцаад явчих те. Тэгээ шууд энэ 40 блокоо чеклэл явчих гэж бодоод байна. За хамгийн их дээрх нь за ингээд гарчгаас нэг чи орлого нэмэгдүүлэхгүй амжилтанд хүрэхгүй хоош чангадаг мөнгөний блокийн 40 шалтгаан. За нэгдүгээрх нь үргэлж бусдад зовлонгоо ярьж байдаг. Өөрийн амьдралдаа сэтгэл дундуур байгаагаа бусдад дандаа хуваалцах гэдэг те. Дандаа ингээд нэг хүмүүст ингээд өөрийнхөө одоо болохгүй байгаа юмаа хүртэл ингээд яриад яваад байдаг. Гэнэ энэ нэг мөнгөний нэгдүгээр за нэг блокийн шинж тэмдэг гэж байна л да. Та энэ дээр нэг тайлбар өгөөч те. За өөрийнхөө зовлонгоо дандаа хуваалцж явж идэх хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн тарих маань хөвчлэн юунд дөр фокуслж байгаа вэ гэхээр өөрийгөө өрөвддөг, өөрийн амьдралыг болж бүтэхгүй байгаа зүйлийг өөрөөс минь болж ийн гэдгийг ойлгодоггүй. Эргэн тойрны байгаа байдал те бусад хүмүүс надад туслахгүй байна. Жохон ч гэсэн тэр намайг дэмжчихсэн бол би ингээ урагшаа явах байсан гих мэтчлэн ингээ яваад идэг. Гэтэл яг үнэндээ энэ бол тэр хүний бодож байгаа шиг биш, өөрөөс нь 100% хамаардаг зүйл. Энэ хүмүүсийн сэтгэл зүйд нь юу байдаг вэ гэхээр сэтгэл ханамжгүй байдал. Сэтгэл ханамжгүй байдал маань яаж үүсдэг вэ гэхээр бүр ингээд багасаа үүссэн байдаг. Ээжээсээ одоо ихэвчлэн өөртөө одоо ингээд траума хэлбэрээр суулгаж авсан байдаг. Ээжээс ирсэн ихэвчлэн ээжээсээ авдаг. Хэрвээ ээж нь амьдрал дээр сэтгэл ханамжгүй бол хүүхэд нь ээжийн одоо сэтгэл зүйг ингээ хуулбарлах ч юм уу те ээжийн тэр хуулбарлаад авсан тэр сэтгэл зүйгээр энэ ертөнцийг хараад багасаа тэр нэг эргээд юу болчдөг вэ гэхээр тархинд нь бүр кодлогдоод эргээд яг тэр өнцгөөрөө энэ оршихуй ертөнцид ингээд тэр тусгалаараа л ойлгож харж байдаг. За альва юмныхаа хамгийн түрүүнд нь юуг нь ажиглаж хардаг вэ гэхээр болохгүй байгаа зүйлийг хамгийн түрүүнд өөрийнхөө зовж байгаа тэр анхаардаг. Харин тэр зүйлийг яаж даван гарах уу, яаж урагшлах уу гэдэг дээр ерөөсө фокуслж чаддаггүй. Тийм. Тэгэхээр ерөөсөө би
зовж гин би ингээд хэцүү байна миний амьдрал гэдгийг бусдад очиж ойлгуулж байгаа зорилго нь юу байдаг вэ гэхээр бусад хүмүүс өөрийг нь ойлгож те өөрийг нь мэдэрж байгаа зүйлийг тэр хүмүүст ойлгуулснаар энэ хүн намайг ойлгож байгаа шүү гэдэг нөгөө хайр мэдрэх гэдэг. Яг энэ цаана юутай шууд холбоотой вэ гэхээр би сая ээж гэж хэлсэн те. Ээжийн хайртай шууд холбоотой байдаг байхгүй юу? Ээж хүн хүүхдтэй хайраар өсгдөг те. Хэрвээ ээж хүн өөртөө хайргүй те өөртөө сэтгэл ханамжгүй бол энэ хайрын энерги нь ингээд цээж нь ингээд хоосон байдаг учраас хүүхдтэй нөгөө тэр хайрыг өгч чаддаггүй. Яг гэвэл ээж өөртөө сэтгэл дундуур байгаа учраас хүүхд ч гэсэн сэтгэл дундуур байдалтай байдаг. Тэгэхээр ийм нэг нарийн холбооноосоо болоод энэ нэг сэтгэл зүйн мэдрэмжүүдээсээ болоод тархи маань тэ альва зүйлийг өөрийн зовлон болж байгаа бэрхшээлийг хуваалцах байдлаар яваад идэг. Гэтэл мөнгө олох боломж потенциал хүч тэрхүнд байж л байдаг. Тэрийг яаж хэрэгжүүлж, яаж одоо урагшилж сайхан амьдрах уу гэдэг дээр фокуслохгүй байгаа. За ойлголоо. Тэгэхээр би нэг яг ингэж чеклж энэ яг ийм хүмүүс амьдралын кейстэй байдаг л та. Дээл уцаар яриад, золонгоо яриад яваад байдаг нөгөө амжилтан дээр фокуслох байна гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол нэг төрлийн мөнгөний блок юм байна шүү манайхаа. Шийдэл дээр фокуслах. Шийдэл дээр фокус хийхгүй тий. Өөрийнхөө зовж байгаа юмн дээр илүү анхаарад, тэрийг илүү мэдрээд, улам тэрийг дөвийлгөөд, тэр дотроо л амьдраад тэрийг хуваалцаж явж байгаа. Цаадах яг гүний зорилго нь юу байдаг вэ гэхээр бусад хүмүүс намайг ойлгож дэмжээс яагаад бусдаас дэмжлэг ойлголт хүсэж байгаа юм бэ? Тэгэхээр нэг дутуу мэдрэмж байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр хайр. За мөнгөний блокийн 40 шалтгааны 1-р их сая бид хоёр ярилцлаа. Бас нэлээд ойлголтыг авсан байх гэж бодож байна. За 2-р блок гинэ. Мөнгөний блокны шинж тэмдэг. За өөрийн байгаа зүйлдээ баг ч гэсэн талархах сэтгэлгүй ханддаг. Тэгэд тэлэлт явагддаг үү те? Аливаа юмда байгаа жоохон зүйлдээ ч гэсэн тийм ямар нэгэн байдлаар сэтгэл ханамжгүй талархах сэтгэлгүй байдаг. Энэ өөрөө бас нэг төрлийн мөнгөний блок гэж тэмдэглэсэн байна тий. Та энийг жоохон тайлбарлах. За хүн өөрийнхөө те өнөөдрийн амьдралын оршихуйд нөсөрсөн өөрийнхөө хувь заяанда те талархах мөн өөрийн хийж байгаа үйлдэл өөрөөсөө гарч байгаа энерги, потенциал, бодол энэ бүхнээс бид нар бодол санаа болон сэтгэлийн хүчээр ажиллаа хийж байгаа шүү дээ. Бодохгүйгээр хинч ажиллаа хийхгүй те бодож хийж гин, шийдвэр гаргаж гин. Энэ болгон дээр бүтээсэн бидний жоохон ч гэсэн энэ амьдралын сайн сайхан зүйлдер чин сэтгэлээсээ талархах механизм маань тархинд бол тэ одоо жишээ нь тэр аз жаргалын гормонуудыг ялгаруулад улам мөнгө олох ёстой юм байна, амжилттай амьдралыг бүтээх ёстой юм байна гэдэг мотивацийг ингээ авдаг хүн. Улам ингээд урагшлах ёстой юм байна гэж. Жишээлбэл би мөнгө олоод ч юм уу те ямарваа нэгэн өөртөө хэрэгтэй эд зүйлийг худалдан авч байгаа үедээ тэрэндээ үнэхээр талархаж ин гэдэг чинь өөрийн одоо энэ байгаа байдал те ингэж төрсөндөө талархаж байгаатай адил байхгүй юу. Тэгснээрээ тарих те зүрх сэтгэл ойлгохдоо энэ зүйлээс би улам ингээд гоё талархлын мэдрэмж авч байгаа болохоор энэ бол хамгийн сайн зүйл учраас улам урагшлая. Улам энэ зүйл дээр төвлөрье гэд хүн илүү зүйл дээр төвлөрөхгүй хийж байгаа зүйл дээр илүү ингээд одоо анхаарлаа өгөөд илүү урагшилдаг байхгүй юу. Яг үнэ. Үний нөгөө далд хомсор илүү потенциалтай ажиллана. Талархахгүй улам ингээд өөрийгөө шийтгээд буруутгаад тэ сэтгэл дундуур байдал чинь өөрөө далд хомсрын тэр хүчийг ашиглах боломжгүй болгодог тэ дарангуйлдаггүй өөрийгөө урам зориггүй болгодог гацаадаг блоклдог улмаар ингээд гутралд оруулдаг ийм сөрөг талтай. Энэ бүр яг үнэ багшаа. Энэ дээр одоо мөнгөний блокс тайлах сургалтын дээр нөгөө байгаач талархах механизм тийм тэ. Тэгтээ талархах чинь бас тодорхой хэмжээний техниктэй гэсэн юм байлээ. Тэгээ би яг техникийн дагуу ингээд хийгээд явангууд хүн талархах чи ямар чухал юм бэ гэдгийг мэдэрсэн байхгүй. Өөртөө байгаа зүйлдээ ингээд яг зөв ингээд талархахаар хүн өшөө нэрээ урам зоригтой болт. Яг мотивац нь авчт юм билээ. Тэгээд орж иж байгаа үйлчлэг ч юм уу хийж байгаа юмдаа талархахаар өөрөө ч гэсэн яг эерэг сэтгэл зүгээ нөгөө юмдаа ингээд үзүүлж чаддаг.
Тийм. Айгүй энэ талрах механизм бол маш чухал юм байлаа. Маш чухал шүү дээ. Маш чухал зүйл юм байлаа. Бид нар одоо биднэрд үйлчлүүлж байгаа ч юм уу би аль нэг газарт очиж үйлчлүүлэхтэй тэр хүн надад ингээд ярваагаа гэвэл би дахиж авахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө талархалтаа өөрийн юмдаа ингээд айгүй гой талархалтаа сэтгэлээсээ хандж байгаа хүний тэр зүйлд нь дахиад очиж үйлчлүүлмээр санагдаад идэг. Тэр газраас дахин очиж говцсаамаар санагдаад идэг гих мэтчлэн тий. Тэгэхээр энэ талархал чинь өөрөө альва юмыг илбэг дэлбэг байлгах хамгийн суур эхлэл байхгүй юу? Миний бүр яг өөрийнхөө хийж байгаа илээс мэдрээд байгаа сүлээ чи. Ингээд жоохон талрах сэтгэлгүй гонгот хүн чинь ингээд явн стресстэй дулам ингээд сонирн болоод байт юм байл л дээ. Талрах сэтгэл дээр суурилчингууд хүсэн хүсээгүй ингээд ажилдаа гоё хандаад ингээд нэг тийм яаж ч нэг юм байдаг ууршилдаг юм байт юм байлээ тий. За тэгэхээр ингээд хоёрдугаар блокийн тухай ярьлаа. Хэрвээ танд байгаа бол та энэ блокийг ингээд тайлах хэрэгтэй шүү. За гуравдугаар блок. За өөрийгөө бусдаас доогуур гэж бодох. Би бусдаас дутуу гэж бодох тий. Би ер нь хүртэх хэрэггүй гэж бодох. Өөрийгөө их доошоо бодох. Энэ бол одоо блок гэж үздэн байна. Энийг тайлбарлаад өгч байна. Өөрийгөө хүртэх хэрэггүй, өөрийгөө бусдаас доогуур гэж мэдэрч байгаа тийм хүмүүс ер нь бол мөнгөний маш том асуудалтай байдаг. Яагаад гэвэл тэр хүний дотор өөрийнхөө төрмөл өвөгдсөн зан чанар байна тий. Бусдаас өөр давтагдшгүй тийм нэг сайхан зүйл байдаг. Гэтэл энэ зүйлийг ерөөсөө амьдрал дээр нь ашиглаж чадахгүй өөрийгөө доорд мэдэрсээр байгаад харамсалтай амьдрал нь бүтлгүйтэл ч юм уу ямарваа нэгэн ядуурл ч юм уу ийм байдлаар өнгөрчих магадaltaй байхгүй юу? Тэгэхээр хүн өөрийнхөө үн цэнийг энэ оршихуйдаар мэдлсэн энэ сэтгэл хангалуун дүүрэн байх ёстой шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө доогуур мэдэрч байгаа хүмүүсийн хамгийн одоо харамсалтай нэг мөнгөний блок үүсгдэг шинж нь юу вэ гэхээр өөрийн ажил дотроо өөрийн хамт олон дотроо хамгийн наад захын жишээ өөрийгөө дорд мэдэрдэг учраас хүртэх ёстой цалингаа хүртэл хүртэж авч чаддаггүй. Хөдөлмөрлөө л өгдөг те. Гэхдээ өөрийгөө жоохон бусдаас доогуур гэж мэдэрч байгаа учраас хэлж чаддаггүй жишээ. Гэтэл өөртөө адилхан одоо хөлмөрлөхгүй байгаа хин нэгэн өөрөөс нь дээгүүр цалин аваад албан тушаал ахиал явцдаг. Тэрэнд ингээд гайхаал тий. Би үг нь бол илүү хөдөлмөрлөд байгаа штэ гэл дотроо яриад дотроо өөртөөгөө одоо тайлан өгөөд идэг. Тэрийг яг үндэ дарган ч юм уу хамт олон ч юм уу мэддэггүй ойлгодоггүй. Яагаад гэвэл өөрөө ингээд илэрхийлэхгүй өөрийгөө доогуур мэдэрдэг хүмүүс. Өөрийгөө доогуур үнэлээ явуулна гэсэн. Доогуур үнэлээр явдаг. За өөрийн одоо би энийг хийдэг. Тэ энэ маань ийм учиртай. Эсвэл өөрийнх нь нөгөө бодож байгаа шин санаанууд ч юм уу тэ тэрийгэ дэвшүүлэх дээр ч гэсэн ингээд итгэлгүй. Тэ. Яг энэ блок надад бол байдгүй лээсэн л да. Тэгэх юм болохоор би айгүй гайхаад байгаа байхгүй. Бас өөрийгөө тэгж доогуур үнэлдэг хүмүүс тэгэхээр бас яг байдаг юм байна гэдэг эндээс ингээл харж байгаа юм л да. Тий, одоо ингээд анзаархад биш үү? Ажил дотроо. Одоо ингээд хамт олон байгууллага дундаа биш үү? Айгүй сайн мэдлэгтэй, боловсралтай, тууштай, зарчимч ажилтнууд байдаг. Гэхдээ өөрийгөө доогуур мэдэрснээсээ болоод дандаа нөгөө хүртэх ёстойгоо хүртэж чаддаггүй байхгүй юу? Авах ёстой хэмжээний цалин авч чаддаггүй. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр өөрийгөө доогуур мэдрээд байгаа болохоор илүү ажилдаг, илүү цаг гаргадаг, илүү сэтгэл гаргадаг. Гэтэл тэр хэмжээний мөнгийг цайлан урамшууллыг авч чаддаггүй. Тийм хүмүүс байдаг те. Байдаг шүү нэ. Бага. За тэгэхээр энийг та бүхэн сайн ойлгоод энийг өөрчлөх ёстой те багшаа. Өөрийнхөө үн цэнийг нэмэгдүүл мэдэрчих юм бол тэр чинь ингээд дотроосоо мэдрээд эхэлдэг. Тэгэнгүүт аажимда гадналтай ингээд үйл аваад өөрчлөлтөд эхэлдэг. Тий, өөрийгөө доогуур дорд мэдэрч байгаа хүмүүс те өөрийн хэлж байгаа үг за ажлын тэр одоо процесс тэр бүгдийг тайлагнахтаа хүртэл чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл би бусдаас доогуур юм чинь гэдэг доогуур гэдэг мэдрэмжээс зүхтаад улам ингээд хойшлог одоо сайн сайхнаас ингээд хойшоо суудаг гэх юм уу? Урагшилдаггүй. Тий. Энэ бол бас нэг айхтар орлогоо нэмэгдүүлэхгүй айхтар том сэтгэл зүйн асуудал байгаа блок байгаа байхгүй тий. За блок 4 гинэ. Мөнгөний блокийн шалтгаан 4.
дээрхтээ баг зэрэг төстэй. Гэтэ яг эн чин дотроо ярих юм бол задрахаар байна багшаа. Одоо энэ бол чинь надад одоо үзэж байгаа хүмүүс ихэд надад яг байсан блок байна. Өөрийгөө айгүй хямд үнэлцдэг. Өөрхийн хөдөлмөрийг үнэтэй үнэлбэл тийм буруу юм хийгээд байгаа юм шиг санагддаг тий. Шудраг бус хийгээд байгаа юм шиг санагддаг. Мөнгө хөлсний тухай ярихаараа хамгийн хямд үнийг ингээд хэлчих гээд байдаг гэдэг байхгүй. За энэ блок бол чинь надад яг байсан. Би ерөөсөө ингээд надад байсан зүйл болохоор би ингээд ярьчих гэж бодож байна тий. Хүнтэй үн ярих юус би чаддаг. Ярихаараа хамгийн доод үнийг хэлчих гээд байдаг. Тэгээ жоох үнэтэй үнэлэхээр ингээд санаа зоол идэг. Бараг нөгөө нэргөө буцаад залгаал за боломж нь гайгүй үсттэй зүгээр үсттэй гэж бараг л асуучих гал те би ингээд хэлчлээ гайгүй байгаа гэж бодоол те хүн мөнгөн дээр ингээд агүй их санаа зовоод идэг. Тэгэхээр энэ нэг блок байгаа. Энийг би явалт ихтэй тайлсан. Тайлснаас хойш бол бүр ингээд тэр чин аянда хүмүүс нь бараг өөрсдөө надад гайгүй нь хэлээд эхэлдэг юм байл л те. Тэр чин ингээд нэг юм биеийн хилэмж өөрчлөгдсөн юм шиг өөрчлөгддөг. Та энэ блокийг нэг жоох яриад байгаа шүү дээ. Тий. Энэ бол одоо өөрийнх нь үнэлэмж те хүмүүсээс хамаарат байгаа байхгүй юу? Үнцэн. Бусдаас. Тэр хүний өөрийнх нь үнэлэмж өөрийгөө үнэлдэг бол энэ хүн өөрийнхөө энерги те хийж байгаа ажлыг өөрөө л үнэлнэ штэ. Гэтэл энэ үнэлэмжийг хэн өгөх ёстой вэ? Тэ бусад хүн өгөх ёстой. Болчиход байгаа те. Өндөр үн тавихаар бусад хүмүүс тэрийг хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй учраас бусад хүмүүсээс одоо ингээ хүнээс хамааралтай байдал байхгүй юу тий. Тэр хүн энэ хүмүүс яадаг гэхээр одоо ингээ өөртөө оногдсон даалгавраа маш сайн хийх ёстой. Тэ тэрэн дээр айгүй сайн анхаардаг. Ягаад гэвэл үнэлэмж бусдаас хамааралтай учраас айгүй ач холбогдол өгдөг. Тэр хүний хідэн төгрөг өгж байгаа нь хамаагүй би тэр хүнд маш сайн төгс хийж өгөх ёстой. Тэгжээс тэр хүний үнэлэмж нь орж ирж сэтгэл намардаг байхгүй юу? Яг үнэ. Тэр хүн сайн байж тэгээд тэр хүний сэтгэл хангалуун байвал би тэ хідэн төгрөг авч байгаа нь хамаагүй. Бараг өнгөө хийгээд өгсөн ч болох. Процент өнгөө хийгээд өгч нь ер нь бол. Энд чи аюултай юм байлаа ингээд сүултээ. Тэгээ энэ яадаг вэ? Ямар одоо ингээд уналт өгдөг вэ гэхээр хүмүүс би ингээд сэтгэл гаргаад өгөөд байна. Гэтэл тэр үнэлэмжийг би өөрөө өгөх ёстой шүү дээ, тэ. Тэгэхэд нөгөө хүмүүс маань тэрнтэй айгүй нөгөө бидний хүлээж байгаа үнэлгээг өгөхгүй болохоор гомддог байхгүй юу? Гомдол айгүй их хоримтлагддаг юм хүмүүс. Яг. Зөөшлөө яриадаас яг өөрийг яриад байгаа. Яг ийм хүмүүс байгаад гэдэг. Яг л ийм процесс явагддаг юм уу? Яг нэрээ сүулт нь гомдоод эхэлдэг те. Өстө нэрээ тэгсэн чинь тэгээд энэ бүр яг байдаг гэхдээ тайлах хэрэгтэй юм байлаа. Тайлахгүй бол эн чинь өөрт маань буцаад асар их стресс орж ирээд байдаг. Нөгөө юмаа төгс хийх гэ зүтгээд гэсэн юм нэ те. Буцаад өөр дээр авих дарамт таваад байдаг. Аль нь ингээд байна? Аль блокнууд танд байна? Та ер нь ингээд чеклээд явчих хэрэгтэй юм байлаа. Тэгээ бүгдийг чеклж хагаад яг хичээлүүдээгээд бүгдийг өөрчлөх боломжтой. Энэ их асуудал бүгд өөрчлөх боломжтой гэдэг нь хамгийн гоё. Надад тэр нь хамгийн их таалагддаг тий. Өөрчлөгдөхтэй жишээ нь тий. Саяны байдал чинь өөрчлөгдөд өөрийнхөө үн цэнийг тий гэд өөрөө л өгөх ёстой гэдэг ийм цаанаасаа тийм болчдөг. Учраас хүмүүс хүндэтгдэг байгаа байдал тий. Зүгээр л тэр хүний харизм өөрчлөгдөждөг. Учраас дараагийн удаа хүмүүс чинь энийг тэгээд өчиг ингээд өчиг гэд тэгдэггүй. Одоо ийм байх тусам шүмжлэл айгүй их ирдэ штэ. Нөгөө хүмүүсээс хамааралтай хүмүүс чинь илүү шүмжлүүлээд идэг. Яг үнэ. За мөнгөний блокийн 5 дугаар шинж тэмдэг. За мөнгө дуусчих үедээ гэж санаа зовох. Ингэж байгаад мөнгөө олчихно гэж байнга айх мэдрэмж дагдаг бол гэнэ. За энэ бол бас л надад байсан л блокта. Ер нь хийвгүй тийм мөнгөгүй болчихоор л нэг тийм ер нь мөнгөтэй байсан ч гэсэн мөнгө маань дуусчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг тийм. Ингээл нэг юм байхгүй болчих гээд байгаа юм шиг. Байнга нэг тийм төвшөртэй мэдрэмж. Энэ бол нөгөө ирээдүгөө сайхан айцтай. Өөрийн ирээдүйд итгэлгүй хүмүүс байгаа байхгүй. Тийм. Одоо нөгөө өнөөдөр миний олсон мөнгө бол тийм дуусчвал ирээдүйд би яах вэ? Тэгэхээр мөнгө үргэлж ингээ урсан орж ирдэг гэдэг итгэл байхгүй та холбоотой байна. Яг энэ над байсан би өөрөө тайлсан. Тэгээ тайлсны дараа бол бүр
Бүр үнэхээр амар тайван болчтой юм билээ. Бүр ирээдүйдээ ихтэй угаасаа л надад мөнгө орж ийн гэдэг нэг тийм мэдрэмжийн цаана суучингууд маш тайван. Тэгэхээр энэ ирээдүйдээ итгэх итгэлгүй хүмүүс байгаа тий. Энэ маань дотроо байгаа тэр одоо мөнгөний блок гэж байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн мөнгөний блоктойгоо хязгаарлагддаггүй. Харилцаан дээр ч гэсэн яг ийм байдалтай байдаг байхгүй юу? Харилцаа амьдралын асуудал асуудал буруугаар ойлгочих үедээ. Гэт өөрийгөө хитрхээ дотроосоо контролддог төрлийн хүмүүс. Одоо ийм төрлийн хүмүүс мөнгөний блоктой байдаг. Энэ болок бол айгүй хэцүү, хүнийг айгүй тийм төгшүүртэй байлгадаг байнгын тий. Тэгэхээр энийгээ тайлчингууд тэр нь байхгүй болчдөг. Бүр нэг тайвшраад хүмүүс нэг гоё болдог тий. Энэ ингээд блок тайлах ямар чухал вэ гэдгийг би уг нь ингээд хүмүүст дахин хэлмээр байгаа юм тий. Энэ блокийг тайлах юм бол тий хүн зөвхөн энэ мөнгөний блокоор тайлж байгаа зүйл биш. Тэрнээс гадна өөртөө итгэх итгэл, за ирээдүйдээ итгэх итгэл тий. Энэ мөнгө гэдэг зүйлийг тэр хүн өөрөө дотроо тий. Ер нь бүтээдэг хүн би өөрөө бүтээгч тий. Мөнгийг тэр сайхан амьдралыг бий болгох нь би өөрөө гэдэг юм итгэл дүүрэн хүн чинь ерөөсөө мөнгө дуусчин байхгүй болж ингэ санаа зовдгоо байхгүй тий. Энэ тий ирээдүйд одоо би яг юу хийх үү, яавал бүтээх үү гэдэг анхаарал бол одоо ингээд зүв болж засагдана гэсэн үг. Блог тайлчгал юм бол тий. Энэ бол төгшөөний төвшөрт автуулдаг маш хэцүү блог шүү. Тэгэхээр тайлчих юм бол яг тэр сөрөг мэдрэмжүүд байхгүй бол чинь сөрөг мэдрэмж байхгүй бол хүн маш сайн мотивацтай одоо тий амжилт руу зорддог байгаа. За мөнгөний блокийн 6 дугаар шинж тэмдэг. Юуны төлөө мөнгө олж байгаа вэ? Юуны төлөө мөнгийг зарцуулж байгаа вэ гэдэг зорилго нь тодорхойгүй байх. За энэ бол яг хөө ингээд маш олон менторуудын ярьдаг зүйл л дээ. Гэхдээ энэ дэр нэг жич хэлсэн байгаа нь ялангуяа даалт тухамсрын төвшөнд маш сайн дотоосон байх хэрэгтэй гэж тодорхойлсон байна. Тэгэхээр таны хүний зорилго гэдэг зүйл чинь дотор янз янз байдаг байхгүй юу? Зарим хүн чинь сэтгэл хөдлөлөөр тий зорилготой биш зүйлийг зорилго мэтэр андуурдаг. Андуурчихдаг. Одоо жишээ нь өөртөө хэрэгцээгүй зүйлийг хэрэгтэй гэд нийгмийн хүлээлт, бусдын хүлээлтэн дээр тэр мөнгийг буруу зарцуулах ч юм уу тий. Тэгэхээр одоо ямар ч хүн зорилготой байж л тэр зорилгыг биелүүлэх мотивац тэр хүч хүний дотроосоо гардаг байхгүй юу? Тэр шийдлүүд тархинд ингээд үүсч эхэлдэг. Тэгэхээр тэр зорилго өөрөө даалт ухамсарын түвшинд ингээд зөв байх ёстой. Даалт ухамсарын түвшинд зөв байх ёстой гэдэг нь юу вэ гэхээр таны хүсэл зорилго яг зүрхний гүнд нь яг юу хүсэж байгаа вэ? Энэ амьдрал дээр ирээд тэ хүн болоод явж байхдаа таны яг бүтээх ёстой зорилго хүн болсны зорилго чинь юу юм бэ? Тийм нэг том зураглал байх ёстой юм бэ. Хүн биш дээ. Ерөөсөө 3 зүйл ингээд алдаатай байх юм бол хүний амьдрал дандаа нөгөө алдаатай болчтой юм байна. Зорилгогүй амьдрал, өөрийн хэл хязгаар, өөрийн тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдийг дандаа дотроо хураах. Тэ? Тэгээд энэ ертөнцийн хуулийг зөрчих. Энэ 3 бол хүнийг бол үргэлж блоконд оруулаад идэг. Буруу цикл рүү оруулдаг. Тэгэхээр зорилго бол байх нь мөнгө орж ирэх маш том урсгалыг ингэ нээж өгдөг байхгүй юу? Тэ хүн мөнгөтэй болж ижил зорилгоо биелүүлэх биш. Зорилготой байж иж мөнгө орж ирдэг. Тэг ийм одоо ойлголт зөв дараалтай байх хэрэгтэй тийм. Зөв дараалтай. Би яг дотоод гэрэл хичээл дээр тэр нөгөө нэг гүний хүсэл тэр одоо даалт ухамсарын төвшин зорилгыг тодорхойлох хичээл дээр яг анзаарсан байхгүй. Яг ингээ хүний цаашаа яваад ангууд нэрээ бидний яг энэ тэр даалт ухамсарт нэг тийм зорилго маань байд юм лээ те. Бараг сүнсний зорилго ч гэж хэлмээр чинь шүү те. Тэгээ яг тэрийг ойлгонгууд хүн бас амар ухаарлаа авд юм билээ. Би чи ийм рүү зориод байгаа юм байна штэ. Гэт тэгээд бас нөгөө юм буруу дараалтайсэн те. Эхлээд нөгөө нэг тэр зорилгоо биелүүлж жаргалтай болгоно гэж ботцсон. Гэтэл яг үүндээ жаргалтай байж зорилготой өргөдөг те. Дараалал зүг болгосон байгаа. Тэгээд яг нөгөө дотоод сүнснийхаа зорилгыг тодорхойлсон чинь хүн бас их өөр болт юм билээ. Би чинь миний хүсэж байгаа юм чи яг энэ юм байна гэх. Зарим юм аягүй сайн ойлгож авт юм билээ. Өөрийгөө ингэ таньж авт юм билээ тэр ч бас их сайн. Тийм. Тэгэхээр ингээд зорилго гэдэг зүйл чинь маш чухал зүйл. Тэ. Гэхдээ өнөөдөр миний зорилго болсон магадгүй миний авах ёстой эд материал бол миний зорилго биш байж магадгүй энэ даалт ухамсарын төвшөнд. Тэгээ энэ бол зөвхөн миний сэтгэл хөдлөлөөр би болсон ч зүйл байж магадгүй. Эсвэл тэр маркетинг тий. Миний тэр
гүний тэр зорилгыг биелүүлэхийн тулд те би буруу арга зам ч юм уу тэр буруу загвараар ажиллаад идэг гэж магадгүй. Энэ бол ингээ учир шалтгаан янз бүр ингээд задлаад үзвэл энэ айгу том сэдв багхгүй юу? Тийм л. Тийм. Гэхдээ тусдаа ярьчихаар барыг тийм. Тусдаа ярьчихаар сэдв. Гэхдээ хүн биш те өөрийн үнэт зүйлтэй зорилго нь нийцэж явах хэрэгтэй. Үнэт зүйл итгэл үнэмшилтэй одоо ингээд үнэт зүйл гэж байгаа шүү дээ хүний өөрийнхөө. Энэ зорилго нь нийцэж байгаа үед мөнгөний урсгал нэгддэг. Тийм. Яг зөв. За мөнгөний блокийн 7 дугаар шинж. Та бүхэн сайн чеклээ яваарай. Хин нэг нь надад тусалчих болов. Надад нэг тийм гинтийн аз суглаа. Хүрээд ирчих болов. Нэг тийм гоё тус тийм ороод ирэх болов гэдэг нэг тийм хүлээлттэй. Хоосон хүлээлттэй гэж шүүр нилээн тийм. Таны тайлбарлаад өгөөч. За энэ ийм одоо нийгэмдэр ийм хүмүүс бол маш их байгаа. Хүлээлт тэ хүлээгээл байж идэг. Өөрөө л аяанда болох юм шиг санагддаг. Сарангуй болчихоо. Тий. Одоо ингээд энэ байгаа байдал бусдыгаа илүү буруутгаад идэг. Өөрийнхөө байгаа байдал жишээлбэл тий. Бидний өнөөдөр ингэж амьдарч байгаа маа нийгмийн байдал, улс төр, эдийн засаг гэл. Энэ юу вэ гэхээр өөрийгөө зөвтгөөд байгаа зүгээр л шалдаг. Блок. Сэтгэлийн блок. Сэтгэлийн блок. Тэгэхээр хүлээгээд идэх хүмүүс энэ юу вэ гэхээр дотор хүүхд сэтгүүдээ ингээ гацсан блок байхгүй юу? Хүүхд сэтгүүдээ? Тий. Хүнээс хүлээгээд идэх. Тий. Өөрийнхөө амьдралын тий хариуцлагыг би өөрөө авах ёстой гэдэг том үний тий амьдралын хариуцлагыг тэр хүн өөрөө л үүрэх ёстой, өөрөө л авах ёстой, өөрөө л урагшлах ёстой байтал энийг хүүхд сэтгүүдээр гацсан байдаг байхгүй юу? Жишээ нь одоо ингээд тий би уг нь бол тэр хүний ах шиг аюу баян ахтай байсан бол би ч гэсэн ингээд сайхан амьдрах байсан. Гих мэдчлэн өөрийнхөө үүрэгнээс цухтаад байна те өөрөөр ойл одоо тэмцлээс цухтаад байна те. Тий, тэрийг бусад хүмүүс биелүүлж өгөх ёстой метр 70 ухамсарт цаана нэг блок байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүүхэд насны юм травматай холбоотой байдгийг. Хүүхэд насны травма гэсэн үг үү? Тий. Хүүхэд насны травматай холбоотой. Одоо жишээлбэл аав ээжээсээ хүлээсэн тэр хүлээлтүүд байгаа тий. Тэрийг одоо тархи маань нэгэнд кодлцсон бол тэр чинь насан туршдаа зүгээр л нөгөө байгаа өөрчлөөд идэг болохоос биш энэ миний тархин доторх байгаа зүйл байж л байдаг байхгүй юу? Хүүхэд юм уу, том хүн юм уу, хөгшөрсөн хүн юм уу хамаагүй. Тэгэхээр энэ хүүхдийн сэтгүүдээр ингээ гацсан байгаа байтал. Бас нурууны шар ус босч шүү. Яг нэрээ ингээ бодсон чинь тийм юм. Хамаарал тэр блок гэдэг чинь тий чи намайг янзлж өгөх ёстой байсан уулна. Чи намайг тэгэх ёстой байсан гэл иймэрхүү л хандаа. Тархинд нэг л суучгаараа насан туршдаа явж буруу зам төлөв болчиход байна тий. Тэгээд энэ буруу зам төлөв хүний нөгөө мөнгө амжилт тий агүй олон юм ингээ гацаадаг нэг тийм элемент болчиход байгаа. Энэ бол хүмүүс ингээ яриад байдаг шүү дээ. Хүний төлөө амьдраад байгаа юм уу яагаад байгаа. Хүний төлөө чи хүүхэд гарах гэсэн юм уу? Хүний төлөө тэгээд байгаа юм уу гэдэг үг чинь учиртай байхгүй юу? Бид нар хин нэгний төлөө амьдарч байгаа зүйл бол байхгүй. Түүлэнд ингээл суглаа муглаа аваад идэх хүмүүс бол нэг тийм травма л байна гэсэн үг байна. Травма байна гэсэн үг. Сайн сайхан зүйлийг одоо нэг үлгэрийн юм шиг зүйл ид гарч ирэл. За энэ хүмүүс бас нөгөө талаас айгу зөрүүд хүмүүс. Зөрүүд хүмүүс гэдэг юм уу те? Тий. Одоо жишээ нь бүх зүйлийг шүмжилдэг гэх юм уу? Тэ одоо ингээд хүн чинь өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж ижил мэдлэгээ аавна. Хүн хөгжиж ижил тэр хөгжлийнхаа түвшнээр хүмүүс надад ирээд те жишээ нь үйлчлүүлнэ. Мөн үү? Тий, одоо чи энэ студ ажиллаулж байгаа штэ. Чи өөрөө хөгжиж ижил олон үйлчлүүлэгч чамд ирж үйлчлүүлж чи мөнгөтэй болно штэ. Тий, хүн тэгэхээр хөгжих ёстой зайлшгүй. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр хөгждөггүй байхгүй юу? Ийм сайхан сургалт байна гэж хэлэхэд ваа. Тэр сургалт хутлаа наач, мөнгөний зүйл энэ төр хэл. Баян ийм шалтгаан яриад идэг. Сурыг өөртөө хөрөнгө оруулъя, өөрчлөгдөе гэдэг фокус байдаггүй. Зүгээр л бусдаас хүлээгээл байгаад идэг байхгүй юу? Тэгэхээр энэ их аюултай, энийг өөрчлөх хэрэгтэй, засах хэрэгтэй тийм. Энэ штэ баг цаг хувь ч гэсэн хүмүүстэй ер нь бол мерсэр байдаг. Одоо ингээд 100% ийм хүн биш байлаа гэхэд өөрийнхөө амьдралын явцад 10%, 20%
хин нэгнээс хүлээгээд идэх 30%. Гэтэл тэр 30%-ыг өөрөө үйлдэж үзэлтэй потенциал ашиглаад тэгвэл бүтэн штэ. Одоо энэ ингээд та бүхэн маань энэ блокуудыг сонсох юм бол ер нь маш нарийн юм сэтгэл зүйн юм драматург ер нь яваад байгаа байхгүй. Тэгэд энэ бүхнийг бол Жайна багш маань маш олон жилийн турштай хүмүүсийн сэтгэл зүйдээр ажилласан, одоо далд хумсрын төвшөнд ажилласан ингээд туршлагуудаараа эдгээр ингээд угаасаа бичигдсэн зүйлүүд байгаа шүү. Түүнээс бол зүгээр нэг миний бичсэн зүйл бол биш. За мөнгөний блокийн 8 дахь шинж тэмдэг. Итгэл үнэмшил дотор нь мөнгөний байр суурь байхгүй буюу амжилттай хүмүүсийг ер нь дандаа буруугаар боддог. Амжилттай мөнгөтэй хүмүүсийг ер нь хуурамч, увайгүй хүмүүс гэж боддог. Тийм. Энэ бол шууд надад гаднаасаа нөлөөлөн орж ирсэн далд хумсрын програмууд. Энэ бол гаднаас орж ирсэн нь. Одоо тэг нийгмээрээ жишээлбэл хин нэгнийг муулж тэг баян хүмүүсийг үзэн ядах хандлага байвал хүүхдүүд энэ баян хүмүүс угаасаа л юм муухай байт юм байна гэд ойлголт далд хумсрт суучдаг. Бидний нөгөө баг байгаа үед нөгөө кинонууд гэдэг байсан шүү дээ. Дандаа ядуу хүмүүсийг хамгийн хүн чанартай сайн хүн болгож гаргаад баян хүмүүсийг яаж исэн мөлий? Өөрийгөө боддог амиан хуваа хичээх юм шиг биднэрд үзүүлсэн кинонууд маш их байдаг бидний багын үед. Тэгэхээр энэ юу гэхээр энэ бол цаана бол энэ сэтгэл зүйн албаар ийм одоо ядуу сэтгүүд суулгах тэг хүнийг баян хүнийг муухай байлгах ийм одоо маш одоо ийм одоо процесс явагдсан байгаа байхгүй юу? Энэ бол яг үнэндээ 90-ад оны шилжилтийн үед бас энэ дэр багш би нэг имэд хэлчихэ. 90-ад оны шилжилтийн үед нөгөө нэг агуу тийм жоохон буруу ийм хуваарлалт явагдаад за тэгээд агуу нөгөө буруу аргаар баяцсан хүмүүс олигархууд гэж ярьдаг шүү дээ. Буруу аргаар нөгөө бусдын боломжийг завшиж баяцсан хүмүүсээс бас болоод нэг ийм ойлголт, ийм блок сэтгэл зүй суудсан юм шиг байна. За энэ нь бол яг надад бас байдаг блок. Энийгээ би бас тайлаг баг. Яг энэ блокийг бол. Тайлаг уу? Би тайлж амжаагүй явж байгаа. Энийг ер нь тайлах хэрэгтэй. Заавал тайлах. Тайлах хэрэгтэй. Тэгэд энэ блокийг тайлахгүй бол нөгөө гар дээр мөнгө тогтдгоо гэдсэн шүү дээ. Тийм. Тогтдгоо шүү дээ. Яагаад гэвэл далд хумсар баян хүн муу гэдэг ийм програм байна те. Тэгэхээр хүн өөрийгөө муу хүн болохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр далд хумсар тэр хүсэхгүй байгаа зүйлээс хамгаалдаг байхгүй юу? Баян байдлаас хамгаалж байна. Тэгэхээр надад яг байгаад байгаа юм. Би ингээд айгу мөнгө олсон ч гэсэн бүр яаж иж байгаа нэг юмроо зөрүүлээд ингээд хамгийн түрүүнд яадаг энэ хүмүүс гэхээр мөнгө орж ирлээ хамгийн түрүүнд зарцуулахыг хамгийн номер 1 боддог. Яг үнэ. Тэг тогтоодгүй нөгөө сэтгэл нь. Энэ бүр яг үнэн бүрнэрээ гайхалтай. Тэг энийгээ би одоо засах хэрэгтэй байгаа. Утахгүй заснаа. Тийм тэгэхээр ч одоо амжилттай явж байгаа хүн баян хүмүүс бүгдийн одоо ингээд зүгээр л энэ үзлээрээ харах нь ийм хор уршигтай аюултай байхгүй. Тий, энэ айгүй хор уршигтай. Яг ингээд 90-ад оны тэр нөгөө нэг шудраг бус нөгөө нийгмийн хувиралтаас болоод биднэрт ингээд нөгөө баян өнгөр айгүй муухай бодол суудсан. Гэтэл яг өөр дээрээ би одоо ингээд хувийн бизнесийг явж штэ. Ингээд өөрөө дээр харахаар яг эсрэгээрээ. Харин ч би гоё болж ийж, харин ч би хүний итгэлийг дааж ийж, тий? Харин ч би сайн хөдөлмөрлж ийж гэдэг ингээд надад айгүй олон сайн зан төлбөс суужиж би мөнгө олоод байгаа хгүй яг өөр төр харахаар яг энэ төрөөс харах. Хүн өөрийнхөө хэмжээгээр амжилтыг бүтээн гэдэг чинь тэр хэмжээний сэтгэл зүй, тэр хэмжээний чадвар, тэр хэмжээний одоо хүнийг ойлгох ухаан хамт ингэ суугаад идэг, хүмүүжил суугаад идэг те. Өгөөмөр сэтгэж ийтэй бусдыг хайрлж ийж ингээд. Тий. Тэнгуудаа үнэхээр яг ийм өөрийнхоороо босч ирсэн хүмүүс үнэхээр хүндэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр яг дүрмээрээ ингэж шударгаараа гарч ирсэн хүмүүс яг үнэндээ нийгэмд үнэхээр сайн сайхныг түгээдэг. Ядаж өөрийн туршлага, өөрийн ойлгож байгаа зүйлийг хуваалцдаг гэх мэтчлэн тий. За тэр ойлгохоор хүмүүсийг ер нь бол одоо өөрөөрөө баян болоод одоо тий сайн сайхныг бүтээсэн гэж одоо тодорхойлоод яах юм тэр хүмүүс бүтээгээгүй тэр бол яг нийгмийн ороо бусгай байдлыг ашиглаж тэр хүмүүс бол муу үлгэр дурайл харин яг энэс болоод хүмүүс биднэрт нэг айгу буруу үзсэн муу үлгэр дурайл тэр хүмүүсээс болоод өнөөдөр шударгус байдал айгу их байдаг тэрнээс болоод дээр нь мөнгөний блоктой болцсон байдаг бид нар мөнгөний блоктой болцгоосон тэр хүмүүсээс болоод өөрийн мөн чанараараа
амьдрч чадхаа билсэн хүмүүс те. Тэгээ би мөн чанараараа амьдрэх гэхээр нөө хүмүүс нь хулгаалаад иддэг одоо ямар учиртай ингээл энэ уур бухимдлыг үүсгээд байна. Тэгэхээр тэр хүмүүсийг ер нь бол энэ бодоод хэрэггүй те бараг л. Бараг бодоод хэрэггүй те. Яг үнэхээр эргэн тойрныхоо хүмүүсийг харахад үнэхээр яг тийм байдаг нэр. Тийм. Айгу гоё сайхан чанараараа мөнгөийг ингэж олсон байгаад байдаг байхгүй. Цаг барих, ажиллаа сайн хитгэлийн олох, бусдыгаа хайрлах те. Бусдыгаа ойлгох. Үнэнч байх те. Тийм үнэнч байх, бусдыгаа зангидах магадгүй айгу олон цагаа барих морих. Ингэж олох хэрэгтэй байхгүй. Ингэж мөнгө олно гэдэг чинь зөвхөн мөнгө олж байгаа зүйл биш. Энэ бол өр хойжтой өгж байгаа маш том чанар, зан төлөв тий. Тийм билээ. Яг мөнгө гэдэг чинь уг нь бол хүний сайхан төлж байгаа байдал байхгүй. Зан чанарын тусгал юм билээ шүү дээ. Уг нь бол тийм баг шүү. Сэтгэл зүйн хан дээр гой тусгал юм билээ. За хоёул нэг айгүй олон болохгүй болохоор багш уучлаа тий. Жохон яаруу явахгүй бас болохгүй. Тэгээ хүмүүс маань бас чеклээд яваад байгаа аль нь өөрт нь байна байхгүй гэж сайн чеклээрээ. За 9-р шинж тэмдэг. Өөрийгөө амжилтанд хүрч чадахгүй гэж мэдрэх. Сайн сайхан хүрч чадахгүй, мөрөөдөлтөд хүрч чадахгүй юм шигээр мэдрэх гинэ. Ер нь ингээд нэг тийм өөрийгөө гоё болно гэдгийг бүр мэдрэхгүй байх гэсэн үгтэй дотроосоо. Тийм. Энэ даалт ухамсарын бас програм баггүй юу? Боломжгүй юм шиг сэтгэд идэг. Юмыг альва юмыг нөгөө боломжгүй гэж ингэж ийм үзэл бодолтой хүмүүс боломжтой зүйлийг хүртэл боломжгүй болгож яриад идэг байхгүй юу? Жохон ингээ ажил эхлүүлээ тгий гэхээр нөгөө сөрөг талын яриад идэг. Харвас тийм хүмүүс байдаг штэ. За нэг зөвлөгөө авчий да энэ үнэс гэл нэг тэ нэг 50 маа гарцсан хүмүүс тэгэхээр хамгийн түрүүнд боломжгүй талын яриад идэг штэ. Тий. Тэгэхээр энэ хүмүүсийн дотоод нөгөө итгэл доогор байна. Бүр ингээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүр хайцсан өөрийгөө тий. Тэр энэ хүмүүс бүр ингээд одоо ингээд урагшлах урам зориггүй тий ийм байдал. Тэгтээ энэ чинь нь шүү дээ зүгээр л энэ яг ийм хүмүүст хэлмээр байна. Энэ бол зүгээр л таны тархинд байгаа сөрөг мэдээлэл. Энийг хувиргачхал юм бол танд амжилтанд хүрэх юм шиг мэдрэмж төрөөд улам таны тарих шийдлүүдийг олж тий хайж эхэлдэг болно. Яг. Энэ бас энэ юу вэ гэхээр өөрийн нөгөө өвөг дээдс гэх юм уу, аав ээж гэх юм уу, эргэн тойронд хвчлэн нөгөө ингээд боломжгүй орчин, тэгээд тэр боломжтой мөнгөтэй айлууд бүр амар нөгөө хол санагдах гэх мэтчлэн тий. Тэгэхээр энэ хүрээллээс аль болох зоригтой алхам гаргаж, хүрээллээ өөрчлөх, өөртөө хөрөнгө оруулалт хийх, сурах. Өнөөдөр чинь одоо YouTube ч байна. Зөндөө мэдлэг авах боломж байна шүү дээ тий. Тэр энэ хүмүүс бол урагшлах ёстой. Зөрөгтэй алхам хийх ёстой. Эргээр сайхан нэг мэдрэх юм бол хүн үйлдэл авах нь илүү сайн. Нөгөө нэг юм боломжийг олж харах боломж нүд нь нэгдэт гэлтэй шүү. Одоо ингээд яг иймэрхүү блокнд ямар нэгэн блокнд орсон хүн ч ерөөсөө нэг юм одоо баг өнцгөр сэтгэл хараад байгаа байхгүй юу? Хязгаарлалт юм бол. Тэнгүүд ингээд өнцөг нэмэгдэх тусам ер нь ингээд манай орчлон хорвоод ор чинь боломж өөрөө нөгөө тэнгэрийн хот шиг байна гэсэн. Боломж шиг байдаг. Өөр угаасаа маш их. Зүгээр нөгөө блокосоо олцоод хүн жижигхэн өнцгөр ингээд одоо хавчуухан хараад ирсэн үг. Блоко тайлах тусам өргөн хараад эхлэн тэр их боломжуудыг харах тусам хүн угаасаа цаашаа ингээд төвшил явна. Тэр мэдрэмж нь болох юм шиг санагдах, урам зоригтой мэдрэмж нь байвал тарих юу боддог вэ гэхээр урагшлыг тэрийг хийчихвэл ингэх юм байна, тэх юм байна гэдэг зөвхөн шийдэл рүүгээ хүнийг ингээд тэмүүлж тэг урагшлахын үйлдэл авах чиглэлийг гаргадаг байхгүй юу? Тийм. За 10 дугаар шинж тэмдэг мөнгөний блокийн 10 дугаар шинж тэмдэг манайха сайн чеклээ яваа. Өөрийн амьдралыг болно бүтэн гэж бодогдохгүй байх. Ирээдүгөө гайхалтай сайхнаар мэдэрч чадахгүй байх. Ирээдүгөө сайн сайхан ирнэ гэж мэдрэхгүй байх. Ирээдүгөө ямар нэгэн байдлаар тийм айцтайгаар мэдрэх гэнэ л дээ. Яг дээрхтээ жоохон төстэй юм шиг боловч энэ яг задлал бас арай өөр байгаа. Тийм. Одоо ирээдүгээс айх айц гэ тий. Тийм. Одоо энэ хүмүүст те юу байдаг? Потенциал нь байдаг. Дотроо нэг юм хийж чадах юм шиг санагдана. Нөгөө өмнөхөөс арай ялгаатай. Нэг юм хийж болох юм шиг санагддагыг өөрөө зөнгөөрөө мэдрээд идэх дотроо.
Сэтгүүр шинж тэмдэгс жоох өөр те. Уг нь болчих гээд хийчих гээд байна. Тий. Тэгтээ ийм нэг хүч байгаад байна. Гэтэл далд тухамсарт тэр урагшлыг гэхэр хамгаалаад идэг блокууд нөгөө програмууд байна. Тэ? Итгэл үнэмшлүүд нь юу вэ гэхээр энийг хийчихвэл тэгчих болов гэд нөгөө өөрийн амьдрал дээр хүсэж байгаа зүйл дээр биш хүсэхгүй байгаа зүйл дээр илүү төвлөрчөөд байгаа. Жишээлбэл тэ. Төвлөрөөд идэх тэ. Тий. Өнөөдөр би нэг контент хийчихвэл хүмүүс үзэхгүй байх үедээ үзэхгүй гэж магадгүй шүү дээ. Гэт энэ хүсэхгүй байгаа зүйл дээр төвлөрөөд байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр энэ хийх ёстой нэг зүйл нь байгаад идэх юм мэдрээд байгаа байхгүй тий. Яг энэ 10 дугаар шинж тэмдэг надад тодорхой хэмжээнд байгаа. Би нэг тайлаг байгаа. Энэ ирээдүгээс айх айдас надад жоохон байдаг. Та яг сая хэлж нэг контент маань өрөхгүй байх вэ, болчихгүй байх вэ гэл тий. Тий одоо яг тэр сэтгүүр шинж тэмдэгс нь өөр нь юу гэхээр яг хийдэг. Би одоо ингээл агүй олон юм ингээл хийгээл явдаг л да. Тэгсэн ирнэ. Ирээдүйд нэг л муу юм болох гээд байгаа юм шиг тий. Энэ одоо энэ хүмүүстэй ирээдүгээс айх айдастай хүмүүс чинь ийм битэх байхгүй юу? Ирээдүйд хийх ёстой гэдэг ийм мэдээлэл зөнгөөрөө орж ирээд байгаа. Дотор нь потенциал нь байгаа. Тийм гэтэл одоо тэр блокосоо болоод тий иймэрхүү байдал үүсдэг гэсэн үг. Потенциалуудаа хаагаад байна. Блок нь ингээд хэд ингээд үүсээд ингээд өөрөөрөө бариадах юм бол эргээд мэдээж стресстэй урам зорихгүй байдал үүснэ. Тэг нэг л ганцхан бүтлгүүч гэх юм бол нэрэл яаг штэ. Тэгэл нөгөө сэтгэлээр унаал дараагийн удаа яах вэ гэж урамгүй болж эхэлнэ штэ тий. Жоохон бүтлгүүд дээр нэг дахиад нөгөө өмнөх шиг урамгүй болчих үедээ дахиад тэгчих үедээ гэл одоо нэг юм. Тэр ер нь бага насны нэг тийм нэг юм. Бага наснаас өсөлтөн штэ. Ер нь бол блокуудын 80% бага нас. 80% бага штэ. Тийм. Яа, за энийгээ би одоо тайлахгүй энэ их аюултай байгаа. Энэ хүний байнгын нэг юм төвшөртэй байдал орлоо. Тийм хэцүү штэ. Уг нь бол ажиллаа тайван хийгээл юмаа тэр үр дүн дээр фокуслах шаардлагагүй үйл явцсан дээр. Одоо мөнгөний блокийн 11-р шинж тэмдэг. За манайхан сайн чеклээд яваарай. 11 дээр явж байгаа шүү. За орлогоо ихсгээс айх айдастай. Шийдэнгийн алхам хийхээс ичдэг. За энэ яг хойнуугаа бас юутай жоо холиод битсэн байж бадаг. Би нөгөө имхэл битсэн байхгүй шаа тий. Ер нь бол яг орлогоо ихсгээс айх айдастай гэд тийм ч санагдчихлаа. Хүмүүсийн далд тухамсарт юу байна? Бас нэг хүнээс хараад байдал байгаад байна. Давхар шүмжлүүлчих үедээ. Хүмүүсээс буруутгал ирчих үедээ гэдэг хамгаалах рефлекс ажиллаж байгаа байхгүй юу? Өөрийгөө бусдаас онцгойлолоод ихэхээр гэсэн үг. Тий одоо олонний анхаарлын дунд тий шүмжлүүлэхээс яагаад вэ? За одоо би өөрийн хүсэж байгаа ажил юу вэ? За би өөрийгөө жишээ болгоод тайлбарлаад үзье. За би олон хүний өмнө жишээлбэл те гараад сургалт явуулмаар байна. Энэ би хүсэж байгаа байхгүй юу? Хиймээр байна. Энүүгээрээ би мөнгө олж гин те. Тэгэхээр би яах вэ? Олон хүний өмнө ороод ичвтер байдалд ороод, эвгүй байдалд ороод те шүүмжлүүлэх энэ байдлаас айгаадах юм бол би энэ одоо үйлдэлийг авч чаддаггүй юм байна. Энэ бол айгүй харамсалтай блог. Энэ үгэнд тэр чадвар нь байна. Шин санаа байна. Потенциал байна. Бүх зүйл байна. Гэхдээ энээсээ болоод ухраал ингээл хойшин тавиал суугаад идэх байхгүй юу. Тэгэхээр угаасаа үйлдэл авахгүй бол яаж мөнгө орж ирэх юм? Ирэхгүй шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Энэ яг миний эргэн тойронд байдаг нэг хүн байдیں۔ Ингээл их мөнгө орж морж ирэх ч юм уу те ингээл улам ингээл айхаа салгалаад бүр ингээд бас нэг тийм хүмүүс ингээ ажилладаг байхгүй. Тэгэхээр энэ бас тэрнтэй холбоотой байх шиг. Холбоотой тий. Их мөнгө орж ирэх тусам тэр хүн одоо сая дахиад нэг блогууд дотор байна л та. Хариуцлага гэдэг зүйл тий. Энийг тэгэхээр мэдчлэн тайлхал өстой тий. Тайлахгүй бол их мөнгө орж ирэхгүй. Бас аюултай тий. Ичдэг хүмүүс бол их мөнгөтэй болж чаддаггүй. Маш аюултай тий. Ичхүүл нь маш аюултай. Одоо ингээд өөрийгөө бариад байгаа юм чинь энэ хүмүүс яадаг вэ гэхээр хүний нүднээс далдуур, хоолуур, хойгуур нь л явах дуртай. Хамгийн гол нь энэ ичих мэдрэмжийг өөрчилж болдог тий багшаа тий. Энэ хамгийн гоё мэдээ би танд хэлбэрэн тий. Энэ ичих мэдрэмжээ өөрчлөөд та өөрийнхөө амжилт руу илүү сайхан мотивацтай явах боломж байгаа шүү гэж хэлмээр байгаа. За ингээд идэг хүмүүс байдаг ч нөгөө хамтран ажиллая хоёулаа тий. Тэнцүү ийм мөнгө гаргаад
ийм санаа байна гэхэд их мөнгнөөс саяны нөгөө ирээдүйн их мөнгнөөс саяны хүмүүс яадаг вэ гэхээр чи төрүүлээд эхэлчих. Тэгээд дараа нь би ороод гэж хэлдэг байхгүй юу? Тийм үйл байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр эхлүүлж байгаа нь чухал шүү дээ, тий. Тэр бизнес ч юм уу ажил болсны дараа тэрийг одоо яах юм те. Тэгэхээр энэ хүмүүс ямарваа нэгэн эрсдэл, шүүмжлэл, сэтгэлээр унах байдлаасаа л өөрсдөө хамгаалаад өрөвдөд байгаа байдал. За өнөөдрийн маань яриа маш сонирхолтой явж байна гэж би бол дүгнэж. Хүмүүс маань үзээсээ өөрсдийнхөө мөнгөний блокийг ойлгоосоо тэгээд амжилт мөнгийг бүтээгээсэй гэж би маш их хүсэж байна. Тэгэхээр мөнгөний блокийн 40 шинж тэмдэг шалтгаануудыг дээр үргэлжлүүлэн ярьсаар байна. За одоо багш 12 дугаар шинж тэмдгийг ярив. За энэ блок надад бас байсан. Тэгтээ энэ блокийг би тайлсан. За мөнгөтэй болсон үедээ л өөрийгөө бүрэн дүүрэн болсон юм шигээр мэдэрдэг. Мөнгөтэй л болчвол аз жаргалтай болно гэж боддог тий. Мөнгөгүй болохоор хинч биш болсон юм шигээр ингэж хэцүүгээр мэдэрдэг. Гинэ энэ блокийг тань яриад гэж байна. Мөнгөтэй болсон үедээ гэхэр чинь нөгөө өөрийн үнцэн мөнгөн дээр тогтож байгаа тий. Мөнгөтэй болсон үедээ л хүн аз жаргалтай, мөнгөгүй болсон үедээ сэтгэл нь ингээд хинч биш юм шиг өөрийгөө тий бүх юм ингээд зогсцсон юм шиг амьдрал ингээд зогсож байгаа юм шиг л ийм үнцэн тэнцүү мөнгө гэжсэн шүү дээ та тий. Тий. Энэ бол яг тэр мөн. Үнцэн хүний өөртөө хандж байгаа хандлага, өөрийнх нь үнцэн тэнцүү мөнгө байгаад байгаа байхгүй юу? Мөнгөтэй болж байгаа үедээ өөрийгөө хайрлж хүндэж яг хүний дайтай юм шиг. Тэснэ гоё болсон юм шиг санагдал. Гоё болсон юм шиг л. Тэгснэ мөнгө нь багасаад ирэхээрээ хинч биш болоод байгаа юм шиг тий. Би ингээ арчаагүй марчаагүй гэл өөрийгөө ингээ буруутгаад эхэлдэг. Тэгэхээр мөнгө тэнцүү үнцэн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс яадаг вэ гэхээр маш том аюултай зүйл юу вэ гэхээр мөнгөний хойноос ингээд хид гүгээд идэг. Тэ? Тэгээд фокус мөнгийг л олох ёстой гэдэг фокустай. Учираас арай жижиг хараад байт юм бэл. Тий. Юмыг одоо ингээд мөнгө өөрөө аяанда тэг би одоо хийж байгаа ажилтай чанартай ингээ хандвал аяандаа орж ирэх ёстой зүйл шүү дээ. Тий. Тэ? Тэгэхээр ингээ мөнгөндөө мөнгөгүй үедээ бол стресстэй байж идэл ерөнхийдөө хэцүү байгаад идэв байхгүй. Тэгэхээр өөрийн потенциалыг ер нь бол маш их хязгаарладаг. Тэгээ өөрийн үн цэнтэй байдал, өөрийн цаг хугацаа, тэгээ өөрийн одоо амрах цаг, хүний өөрийнх нь тэ хөгжих цаг гэж байх ёстой шүү дээ. Гэр бүлтэй зарцуулах цаг. Энэ нь ерөөсөө ингэж эмх замбраагүй байтсан. Тарих дотроо юу бодод идэг гэхээр мөнгө яаж олох вэ? Гэт үн олох бүрэн боломж нь байгаад идэг мөртлөө яаж олох вэ гэд өөрийнхөө нэг асуултын тэмдэг дээр ингэж гацаагаад өөрийгөө ингэ төвчээд хэцүү байдалд оруулаад идэг байхгүй юу? Тэгвэл мөнгө орж ирэхээрээ жоохон төр зүр тавшраад хамарч болж юм те. Тэр үедээ жоохон өөртөө амсгийгээл цаг гаргаж болж юм. Ийм л өөртөө нөгөө юу гэх үү одоо ийм хөл ингээ ханддаг. Яг надад байсан болоо багшаа. Тэгээд би нэг тайлсан. Тайлагдсны дараа ямар болсон бэ гэхэлэр нэг юм болд юм бэлээ. Энэ айгуу чухал юм бэлээ тэр. Хүн өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг юм бэлээ. Тийм. Би мөнгнөөс илүү үн цэнтэй гэдгийг мэдэрдэг юм бэл хамгийн гоё. Тэгээд тэр нь ямар атмосферыг үүсгэдэг вэ гэхэлэр би мөнгөгүй байсан ч гэсэн би маш үн цэнтэй. Мөнгнөөс үн цэнтэй гэдэг ингээд хүн айгуу гоё тайван бич чаддаг юм байна. Дээдэргүй би үн цэнтэй хөдөлмөр чадна. Би мөнгийг олж чадна гэдэг нэг юм итгэл сунгууд магадгүй дараагийнхаа бололцоог илүү олж хардсан юм билээ. Тэгэхгүй би өмнө ямар байсан бэл хэрэг мөнгө олж харах гэж сандрал төвшөөлтэй. Эсвэл мөнгө тусчлаа одоо яах юм бэ гэх юм бэ гэл. Барыг хинч болсон юм шиг юм муухай мэдрэмж. Цаанаас нь төрөөд идэл дайгуулцаа тий. Тэгэл ингээл төвшөөд байгаа юм уу яагаад байгаа юм те. Мөнгөө л олохороо ингээд гоё болох гэдэг энэ төр. Энд чинь айгу хүнийг муухай тийм хязгаарлагдмал болгох юм биш. Маш их хязгаарлагдмал болно. Энэ хүмүүс энэ хүмүүсийн цаг хугацаа нь айгу хурдан өнгөрчдөг. Нэг тийм тий. Утахгүй чим шиг хурдан өнгөрчдөг. Энэ хүмүүс яг өөртөө амрах цагийг хизээ өгөх гээд байгаа вэ гэхээр мөнгөтэй болсны дараа. Мөнгөтэй болохороо
Тий аз жаргалтай болно. Тэр үедээ л би өөрөөртөө анхаарч өөрөө гой хувцсыг тэр үедээ өмсөж гой амьдралыг тэр үедээ л эдлэн гэд боддог. Тэр нь хизээ гэдэг нь тодорхойгүй. Яагаад гэвэл яг өнөөдөр өөртөө яаж хандж гин ирээдүйд чи ямар яг тийм л тусгалтай байдаг. Яг өнөөдрийг би яаж амьдарч гин ирээдүйд яг л тийм л байдаг гэсэн үг. Би хэрвээ өнөөдөр төвшөлдөггүй амар амгалан үн цэнтэй тайван байвал ирээдүйд мөнгө бүтээх тэ бүтээмж шиг би өнөөдөр бий болгож идэг байхгүй юу? Хөрөнгө оруулах өөрийгөө аяндаа хүний сэтгэл санаа тэр тогтун болчгоор чинь аяндаа тэр мөнгөний урсгал өнөр угаасаа эртэл юм байл л тэ. Ирээдүйд ирэх мөнгөний урсгалыг эрүүлэх урсгалыг сүрийн би өнөөдөр тайван байж ижил сүрийн тавина шүү дээ тий. Өнөөдөр сүрийн маш амгалан тайван тавиад ирээдүйд тэр мөнгө надад орж ирэх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр ч тэр тайван байдал байхгүй яваад байгаа ямар ч сүрийн бий болгоогүй хүн чинь ирээдүйн яг л тийм л байгаа шүү дээ. Яг үнэ. Энэ дээр хүн нэг логикийг агуу ойлгох хэрэгтэй юм байна гэж би энэ ойлгосон энэ блокн дээр хүн аз жаргалтай байж ич мөнгө олдог болно мөнгө олно гэж бодох хэрэгтэй. Түүнээс би мөнгөтэй болж ич би аз жаргалтай болно гэдэг бол буруу програм гэсэн шүү дээ. Тэгээ энэ бол яг ингээд хүн маш сайн ойлгоорой гэж би маш хүсэж байна. Яа тэгэхээр аз жаргалтай байж ич та илүү сайхан амьдралыг зохицуулах юм билээ. Хүн аз жаргалтай тайван байж ижил тарих маань айгүй сайн ажиллана, зөв шийдвэр гаргана. Дээрээс нь мөнгө өөрөө аз жаргалтай тайван хүнд тогтдог. Аз жаргалгүй тайван хүн яадаг вэ гэхээр ядарч олсон мөнгийг яадаг вэ гэхээр за нэг амраадах гэдэг нөгөөдгөө цацаал хайчих магадaltaй байхгүй юу? Тийм үстэй. За мөнгөтэй болохоор хүн чанараа алддаг. Мөнгөтэй болохоор хүн хамраас өгдөг. Энэ хизээ юм байсан юм бэ гэж боддог, олж хардаг хүмүүсийг. Мөнгөтэй хүмүүсийг харамч гэж боддог гинэ. За энэ нөгөө нэг төрний юутай жоохон төстэй ч гэсэн яг энэ сайн харах юм бол задарч байгаа юм. Ер нь яг нөгөө мөнгө хүн чанарыг айгүй холбож боддог. За тэгээд нөгөө нэг хамраас өгчнө гэж боддог. Мөнгөтэй болохоор. Тийм. Энэ бас нэг буруу итгэл үнэмшил яваад. Буруу итгэл үнэмшил ч гэдэг одоо ингээд мөнгөтэй болсны дараа би ийм хамраас өгсөн хүн чанаргүй муу хүн болчих вийдээ гэдэг ийм зүйл байна. Энэ нь бол програм далтах өмсөр. Далтах өмсөр яаж хүлээж авдаг вэ гэхээр тэгвэл хамраас өгсөн хүн чанаргүй муу хүн байлгаснаас ядуу сайн хүн бай гэдэг шийдвэр гаргах байхгүй юу хүн чинь. Тэр сонголтоо цаагаараа зөнгөөрөө хийгээд яваад идэг. Тэгээд мөнгөтэй хүмүүсийг ингээд үзэн ядаад байгаа юм чинь ингээд хүн чанаргүй болчлоо. Гээл те муулаад яваад идэг. Тэгэх тусам энэ байдал чинь муу юм байна гэд өөрийнх нь тархинд өөрөө блок үүсгээд кодлж байгаа хүн өөрөө анзаардаггүй. Энэ тойрогдоо ингээд орчдөг байхгүй юу? Энэ байдлууд гаднаас орж ирдэг. Одоо гадны мэдээллийг бид нар шууд тусгаж авсан байдаг. Жишээлбэл те аав ээжийн яриа хандлага эсвэл үзсэн харсан зүйлээс бид нар дүгнэлт хийгээд тэрэн дээрээ бид нар өөрсдөө итгэцэн байдаг. Өөрийнхөө тархийг өөрөө ингэж кодлоод эргээд миний амьдрал дээр их мөнгөтэй байх, амжилттай байх энэ нь хаагдмал болж орж ирдэг гэсэн үг. Одоо мөнгөний эрх урсгалыг хаадаг блок байхгүй юу? Тэгээд энэ нөгөө нэг хүнд нь бас өөрт нь бас тэг болд юм шиг байна. Би одоо мөнгөтэй болохоор харамж болчих юм. Мөнгөтэй болохоор би хамраас өгчихээ те. Мөнгөтэй болчихороо би ингээд саагаад байх хэдэ энэ төргээд бас нэг тийм бодлого бурам шиг лээ. Цаана юу насаа яагаад байгаа вэ гэхээр мөнгөтэй болчихоор сая муу хүн болох гээд шүү дээ. Муу хүний хажууд үнэн ч хүн байхгүй болчихдээ шүү дээ. Муу хүний хажууд хайрлах хүн нь байхгүй болчдөг. Тэгэхээр цаагаараа ерөөсөө иймэрхүү зүйлээс өөрийнхөө эргэн тойрны хүрээлэл дундаа тэг муу хүн дүр орхоос айгаад байгаа байхгүй. Яг үнэндээ та баян болоод мөнгөтэй болоод улам эргэн тойронд сайн сайхнаар нөлөөлж сайхныг түгэх боломж байгаа шүү дээ, тэ? Заавал яагаад тийм болох хэвээр юм гэж тэ? Энэ бол буруу итгэл үнэмшил. Тэгээ энийг хүн засах хэвээр юм байлээ. За, мөнгөний блокийн 14 дугаар шинж тэмдэг. Их мөнгө олохын тулд хүн өглөөнөөс орой хүртэл хүн хатан зовж ажиллаж олох хэвээр болдог гэдэг бодол. За энэ бол надад яг байсан. Тийм за энийг багшаа тайлбарлаад өгөөч тий. Тэгээ ер нь бол энэ дээр би нэмэт нэг зүйлийг хэлмээр байна. Хүн хөдөлмөрч байх ёстой. Тэ хүн тууштай байх ёстой. Энэ бол
бид нар угаасаа л юм бодит амьдрал, бодит ертөнцийн төр байгаа юм чинь хөдөлж ижил, хөдөлмөрлж ижил бид нар амьдарч байгаа. Чухал чадвар. Энэ бол маш чухал чадвар. А гэхдээ энэ өглөөнөөс орой хүртэл зовон байж иж мөнгө олж амьдрах ёстой. Зовж ижил мөнгө олно гэдэг итгэл үнэмшлүүрээ буруухахгүй юу? Зовж мөнгө олно. Зовж мөнгө олно гэдэг чинь энэ даалт тухамсрын төвшөнд тэ энэ байдал маань мөнгө олох нь зовлон, мөнгө олох нь дарамт, мөнгө олох нь хэцүү учраас хийж байгаа хөдөлмөр болгоно энэ үний хувьд маш хэцүү болдог. Нэгдүгээрт. Хоёрдугаард энэ хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө зүгээр л оффист сууж байгаа хүмүүс ч юм уу, айгүй амархнаар мөнгө олж байгаа хүмүүсийг үнэхээр үзэн ядаад идэг. Яагаад гэвэл эдгээр шудраг хөдөлмөрж амьдрахгүй гэд байдаг байхгүй юу? Нөгөө талаас хүн биштэй. Өнөөдөр зүгээр л утсаар ингээд ажиллаа хийгээд маш их мөнгө олж байгаа хүмүүс байна, тий? За тэгээд уурхаад өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгэхээр зовхгүйгээр ч олж ийн, зовж ижил бас олж ийн, тий? Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт байгаад байна, тий? Тэгэхээр яагаад заавал зовж ижил олох ёстой юм? Аз жаргалтай богино хугацаанд бүтээлт өр бүтээлтэй ажиллаад мөнгийг их болох боломж бол байгаа байхгүй юу? Бүрэн боломж байдаг юм л. За энэ блог надад байсан те би энэ блог бас тайлсан те өмнөх дугаар дээр ч гэсэн би ярьжсэн л да. Би ч өөрөө нөгөө гадаадад бас хүн хүчээр ажил хийж үтчихсэн хүн болохоор ямар сайн та Монголд ирээд айгу өөр аргаар мөнгө олсон чинь нэг хэсэг айгу хэцүү итгмээргүй санагдаад байсан л да. Тэгээд энэ блогч ер нь их хэцүү юм байлаа. Яг нэг хүн суучаараа яг тэр дагуу яваад байдаг. Тэрний дагуу яа. Яг тэр дагуу л яваад байдаг. Мөнгийг ерөөсөө хааж очил юу гэсэн тийм зовоод олоод байдаг. Хөдөлмөрж ядарч шижил олох хэрэгтэй. Тэнгүүд яг тайлчингууд хамгийн сонин нь надад өөр төр ажиллагдсан зүйл бол яг эсрэгээрээ болж ирд юм билээ. Аз жаргалтайгаар мөнгө олоод байдаг те хөвгөлтөөгөр. Яг сонь энэ надад их сонин санагддаг. Ер нь яг энэ өнцг нь бас ярихад бас хэцүү л дээ. Яг ингээд блок нь өөрчлөгчгөр яг тэр дагуу хандлага өөрчлөгдөд ингээд яг тэр дагуу ингээд хувь тавилангийн зураас ингээд өөрчлөгдсөн юм шиг болчтой. Тэр л их сонин тий. Ер нь тэрийг та бас бодосоо л гэж хэлсэн. Тий одоо ингээд блог чинь зовж олох хэвээр мөнгийг гэдэг зүйл чинь зовж олох хэвээр гэдэг үнцгийг ямар байна? Яг тэр тавилангаар яваад идэм билээ хүмүүс. Яг тэрүүгээр ядраад яваад. Яг тийм газарт очиж чинь. Тийм зовж олж мөнгө олдог газараа өөрөө яваад очиж чинь. Яаж явж байгаас ч тийм тийм нэг юм яг тэр блогч өөрөө бидний ингээд нэг тэр хувь тавилан нь байт юм байл л та. Тийм ч бидний сонголт, бидний шийдвэр байхгүй юу? За мөнгөний блокийн 15 дугаар шинж тэмдэг гинэ. Баян тансаг амьдрал хизээж үзэхгүй юм шиг мэдрэх. Нэг тийм илүү надаас илүү ур чадвартай, супер ухаантай хүмүүс л тийм. Энэ бол хувь заяаны тийм хүмүүс нь штэ. Хитрхи нөгөө гээд өөрсдөө хитрхи супер хүмүүстэйгээ харьцуулаад идэх байхгүй юу? Хитрхи супер гэдэг нь тий тэр хүмүүс модууд нөгөө бүр тий Elon Musk цаас гэдэг. Elon Musk ч юм уу тийм хүмүүстэйгээ харьцуулаад тэгснэ хизээж юм амьдрал үзэхгүй юм шиг шууд өөрийгөө унгаад тий. Тэгэхээр тэр хүнийг заавал бид нар ингээд давтах албагүй шүү дээ. Хүн болгон өөрийнхөө потенциал чадвар давуу тал байдаг байхгүй юу? Тэрийг бид нар ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь юусэн мөнгөний блокууд байгаа. Блокоо тайлчаад яг чи өөрийнхөө мөн чанараараа дотоод тэр хүч потенциал генээр дамжиж ирсэн сайхан чанаруудыг ашиглаад ирэхээр амьдрал үнэхээр төсөөлөвшгүй тийм сайн сайхан зүйл болдог байхгүй юу? Магадгүй тэр харьцуулаад байгаа хүмүүсээсээ илүү үр дүнтэй чанартай амьдрч болно шүү дээ, тий? Заавал яг тэдний шиг байх албагүй шүү дээ. Болно, тий. Тэгэхээр бид нар боломжгүй гэдэг зүйлийг ингээ итгэцэн байдаг. Энэ нэг баян тансаг амьдрал чинь тусгай хувь заяатай хүмүүс идэх ёстой юм шиг энэндээ итгэцдэг байхгүй юу? Үгүй тийм биш юм бэлээ. Энэ бол тийм биш. Энэ блокгүй хүмүүс шүү дээ. Өөрийн потенциалаа ашиглаад яг урагшлах юм бол бүтээх одоо бүтээмжтэй бүтээлтэй байдлын илүү эрс ингээ нэмэгдээд урагшилдаг. Ерөөсөө л би нэг өмнөх подкастн дээр ч ярьж ирсэн нэг тийм ухаан хурдан хөдлөх мөдөлтөө биш яг далд хумсар нь маш сайн тийм
хүчрэг байх хэрэгтэй юм би агуулсан ойлгоод байгаа сүлээд юм. Блог тайлагдсны дараа ерөөсөө тарих маань Тийм. Түүнээс нэг тийм тустай хүмүүс ч юм уу те нэг тийм баян тансаг хувь тавилан байвал биш юм байлаа. Ер нь хувь тавилан гэдэг бол яг тэр энэ далд хумсартай маш холбоотой л зүйл юм. Тэгээ би бас нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Хүмүүс өөрийнхөө одоо ингээд уншиж байгаа бах те сая бичээд байгаа бах. Блогууд байвал энэ блогоо тайлах хэвээр зарим хүмүүс ингэдэг байхгүй. За манифест хийх хэвээр юм байна. Аффирмейшнээр хүмүүс ингээд явж байгаа юм байна. За дээрээс нь хөдөлмөрлөх хэвээр юм байна гэж тий. Гэхдээ маш их блогтой байх юм бол энэ бол хүнийг шантраадаг. Яагаад гэвэл тий бэлэгдэшгүй юм шиг санагдаад хүн шантарч урам нь хуурж эхэлдэг. Тэгэхээр хамгийн номер 1 блогоо тайлах хэрэгтэй байна. Хамгийн чухал блогоо тайлах. Хамгийн чухал блогоо тайлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нөгөө эргэлдээд нөгөө хуучин байдал цикл эргэлдээд хуучин байдалтай байх байдагаараа л ингээд унаад итдэг. Эргээл ороод ирдэг тий. Одоо мөнгөний блокийн 16 дугаар шинж тэмдэг. За, эрсдэлтэй шийдвэр гаргах нь аюултай. Хурц шийдэмгийн шийдлүүд гаргах, орон зайд орох нь хэтэрхий хэцүү. Эрсдэлтэй ер нь шийдвэр гаргавал бүх мөнгө алдна гэдэг айдас байдаг бол далд хумсрын нэг төрлийн блок. За, энэ бол надад бол байдаггүй. Ямар нэгэн шаардлагатай үед бол шийдвэр гаргахыг би яг зөв гэж боддог. За мэдээж хэрэг иймэрхүү блоктой хүмүүс байгаа тий. Та энийг тайлбарлаад өгч биш. Тэрсэлтэй шийдвэр гаргах нь ингээд аюултай гэж байгаа хүмүүс чинь тий энэ хүмүүсийн нөгөө блокны үг гэхэр дотроо хийж бүтээх хүсэл байдаг хүмүүс. Хийж бүтээх хүсэл нь байдаг гэсэн. Хүсэл нь байдаг. Тий боломж нь байдаг тий. Гэхдээ шийдвэр гаргаж чадахгүй яг энэ дээр гацдаг байхгүй юу. Тэгэхээр яадаг вэ гэхээр байгаа зүйлээ алдах үедээ гэдэг айдас байхгүй юу. Байгаа зүйлээ алдах үедээ нэр хүндээ алдах үедээ хинч биш болох үедээ гэдэг айдас. Тэгэхээр энэ хүмүүст ингээд өнгөрсөн амьдралын ийм трама байдаг. Тэгэхээр тархинд юу байгаа вэ гэхээр далд хумсар одоо өөрийгөө тийм хэцүү байдалд орохоосоо хамгаалж байгаа энэ чинь блок байгаа байхгүй юу. Хамгаалах хариу үйлдэл. Тэр багтаа авсан ерөөхдөө ямар хөө травманаас ер нь үүдэлтэй ах уу? Багтаа ингээд алдаа хийхээс айхацтай хүмүүс шүү дээ тий. Багтаа ингээд алдчихснасаа болоод загнуулах, бодуулах, шүүмжлүүлэх тийм одоо тархинд тийм юу байгаа гэсэн үг. Ой санамж дотор тийм траума байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс ингээд хитрхи ингээд эргэлддэг тий. Хүн хүнээс асуугаад яваад идэг. Ирээдүйн ингээ гарах хэвээр шийдвэрт өөрийн дотоод тэр хүсэлд эргэлзээд идэг тий. Энэ зүйлийг би хийчихвэл алдчих үедээ гэдэг. Яг үнэндээ шүү дээ хүн өөрийнхөө мэдрэмж яг тэр хүсэл дээр төвлөрөх юм бол тархивал тайван байвал зөв шийдвэр гаргаж чаддаг. Тий. Ягаад гэвэл тэрийг бүтээх ёстой потенциал танд бол байгаа учраас ийм санаанууд орж ирээд идэг байхгүй юу? Зөв. Боломж нь угаасаа потенциал байдаг. Тэгэхээр блоконд л тэглэгдээд байна тий. Блокон дээр тэглэгдээд. Тэр блокийг тайлжиж урагшлах хэрэгтэй. Ихэнх хүмүүс энэ сайхан хийх ёстой зүйлээ хийж чадахгүй одоо ингээд дарчдаг байхгүй юу? Тэр нэг цикл дотор яваад идэг. Сэтгэл дундуур болчдөг гацаад. Тэгэхээр энэ блокоо та заавал тайлах хэрэгтэй юм шүү. Тэр танд байгаа бол. За яриа бол маш сонирхолтой болж байна. Тэгээ тодорхой хэмжээний бас их 40 асуулт байгаа шүү дээ багшаа. Тэгэхээр хоёулаа магадгүй 2 хувааж ярих хэрэгтэй юм шиг байна тий. Part 1, part 2 гэх тий. Өнөөдрийн хувьд хоёулаа 20 дугаар асуулт хүртэл ирнэ. За 20 дугаар блок хүртэл явчих гэж бодож байна. За тэгээд мөнгөний блокийн шинж тэмдгийн 17 дугаар шинж тэмдэг. За ард иргэд худалдан авах чадваргүй. Нийгэм эдийн засаг мөнгөгүй. Улс орон болохгүй байгаа гэдэг ойлголт далд хумсарт байх юм бол мөнгө олох том блок байна гэсэн үг гэж. Тий, одоо ингээд мөнгө олох, мөнгөний эрх урсгалыг хаасан блок шүү дээ, тий. Тий, энэ айгүй олон байдаг шүү. Олон хүн. Миний бүр таньдаг хүнд яг энэ байсан. Аа. Тэгэхээр энэ хүмүүс шүү дээ өөрсдөө үйлдэл авъя, хий гэхэд нөгөө талаас миний хийсэн зүйлийг хүмүүс авах уу гэдэг итгэл байхгүй. Гэхээр дотоод ингээд өөрийнх нь итгэл үн цэн мөн аливаа зүйлийг даван туулан гарах чадварт эргэлзэж байна.
Мотивацнд агуу сөрөгтэй энэ бол ер нь мотивацнд агуу муугар нөлөө. Тэгэхээр энэ хүмүүс болохоор далд хумсрын төвшөнд тий болгоомжтой бай. Ер нь бол тий иймэрхүү өөрийгөө хамгаалсан програм баггүй юу? Тийм агуу сөргөөр хараад явдаг юм л. Одоо ингээд миний таньдаг хүн жишээ нь байгаа юм. Тэгээ би яг энэ дэр багш нэг жоохон тайлбар хийчмээр санагдаад байна. Яагаад тэгэхээр хүн ер нь ингэж ерөөсө бодож болохгүй юм байлээ. Яагаад тэгж хэлж ийн гэхээр хорвоо ер нь энэ эдийн засгийн хямрал мямар чинь илүү нэг тийм хөөсрөхөл зүйл юм байлээ. Түүнээс биш айлч цаг үед тий байгаль дэлхийн байгаа цаг үед нөгөө нийгэм явагдаж л байна. Арилжаа 8 худалдаа бизнес явагдаж л байна. Одоо Монгол болохгүй байна мэн гэл ингээд гадаад тухт амар ярьдаг байхгүй. Монгол барыг сүүгэрч байгаа юм шиг ярьж шин. Гэтэл яг ингээд ирээд үзэнгүүт Монгол бизнес явагдаж байна. Хүмүүсийн тэ амьдрал тэлж байна. Унаа машин, байр орон сууц гэлтэй. Маш сайхан юм идэлж хэрэглээд ингээд ямар ч ялгаагүй явж байгаа байхгүй. Юмны үн нэмэгдэж байна. Тэ зарагдж л байдаг. Тэгээд эдийн засаг гэдэг чинь ерөөсөө сүрдэг зүйл ерөөсөн биш юм билээ. Тэг болж зогсох гэдэг чинь боломжгүй юм байдаг. Хизээч бүр ингээд дайн тулаан тэ дэлхийн дайн болж исэн чинь нөгөө арилжаа 8 бизнес худалдаа явагдаж л байдаг. Тийм болохоор тэр одоо ингэх гээд байна гэж бодчихлохгүй юм лээ. Тэгэхээр өөрөө уртгаа хараад өөрийнхөө юмыг сайхан эр зоригтой хийх хэрэгтэй байлаа. Энэ хүмүүс шүү дээ. Надад орж ирнэ гэдэгт итгэдэггүй хүмүүс байхгүй юу? Надад сайн сайхан орж ирнэ. Би сайхан амьдран гэдэгт итгэдэггүй. Хитрхи ингээд нийгэм оршихуй ертөнцөөс өөрийгөө хамгаалсан, тусгаарлсан. Одоо энэ миний энэ үггүй бол юу вэ гэхээр боломжгүй өнцгөөсөө хараад ингэсэн үг юмыг. Гэхдээ яг үүндээ бодит байдал төр бүх зүйл боломжтой байгаа. Өөрийгөө аягүй олон юмс тусгаарладаг гэсэн үг тий. Яг нэг тийм шинж ажилтаад байдаг шүү. Бусдаас өөрийгөө тусгаарлал байдаг хүмүүс нэг юм суудсан байдаг. Тэ энийг засаасаа гэж бодож байна. Тий энэ хүмүүс ерөөсөө би бүр тэр эдийн засгийг ялангуяа ингэж сонирхоод үзэхэр бүр одоо нэг газарт ногоо тарилаа урахгүй те ус уух гэсэн чинь ус байхгүй болсон үед л сүрэл явагдсан гэсэн ш. Тэр даймаа ямар ч усан тэр худалдаа 8 бизнес бүх юм явж л байдаг юм байлаа. Хүн төрлөختний үеийн түүхэнд те бүх юм явагдаж л байдаг ерөөсөө. Зогсно гэж ойлголт байдаг. Тийм болохоор өөртөө ихтэй ажил үс бизнесээ хүн ер нь хийж ах хэрэгтэй юм байна. Тий. Тэгэхээр энэ блокийг бол тайлах хэрэгтэй болов. За мөнгөний блокийн 18 дугаар шинж тэмдэг. Би их мөнгө олох тусам ар гэртээ цав заваа гаргаж чадхаа болно. Цаг завгүй болно те. Эрүүл мэндэ алдна их мөнгөтэй олох тусам гэдэг блок гинэ. Таны нэг тайлбарлаад. Тэгэхээр их мөнгө олох тусам те өөртөө гаргах цаг хугацаа, гэр бүлдээ гаргах цаг хугацаа багасна гэж одоо итгээд байгаа. Итгэл байхгүй юу? Энэ. Тэгэхээр өөртөө гаргах цаг хугацаа, гэр бүлдээ гаргах цаг хугацаа багасгаасаа айгаад орлого нэмэгддэггүй тохиолдол байдаг. Тэгэхээр далд хумсрын төвшөнд юу вэ гэхээр одоо маш их завгүй болох, их хариуцлага оногдох гэх мэтчлэн тий. Гэр бүлдээ одоо харилцааны төвшөнд асуудал үүсэх гих мэтчлэн ийм байдлаас л болгоомжлж байна. Одоо гэр бүлийн хувийн амьдралын тэнцвэрт байдал алдагдахаас айж байна. За мөнгөний блокийн 19 дугаар шинж тэмдэг гэдэг явчих. Манайхаас сайн бичээд чеклээд яваарай. Хүсвэл бичлэгээ ухрааж хойшлуулаа тий. Айл блокууд нь байна ингээд бүгдийг тайлбарлаад яваарай гэж хараад ингээд чеклээ яваасаа гэж хүсэж байна. Тэгээд тэрийг бүгдийг чеклж байгаа тайлж болдог шүү. Тэр арга техникийг заачих юм бол тий бүгдийг тайлж болдог байгаа. За 19 дугаар шинж тэмдэг. Бүтлгүүтлэл шүүмжлэлээс хит их айдаг. Алдаанаас айдаг. Жохон алдаанаас маш том стресс авдаг бол. Жохон алдаанаас ер нь их стресс авдаг хүмүүс байдаг л та тий. Энэ блокийг тайлбарлаад өгч. Энэ хүмүүс бол айгүй их нөгөө траума өндөртэй хүмүүс байдаг. Траума өндөртэй. Тэг траума айгүй ихтэй. Ихтэй. Шүүмжлүүлж ийсэн тий. Баав бахта үгүйсгэгдчихсэн. Дандаа нөгөө хийж исэн үйлдэл болгон дээр алдаагийн одоо аав ээж нь ихвчлэн ярьж байсан ийм турсамжуудтай байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүст одоо тэрийг хичүүл тийм болчих вэ, энийг хичүүл ийм болчих вэ гэдэг хитрхи юм болгоомжлол байдаг учраас угаасаа мөнгөний блоктой байдаг.
Энэ бол маш том мөнгөний блок те. Тийм. Наачаа. Яагаад тэгэхээр алдаж чаддгүй хүн бол бүр ямар зөвлөл хийх боломжгүй болдог аюултай блок байхгүй юу чинь. Хүнийг аюулгүй их хязгаарлана. Иннээсээ болоод нь штэ. Өөрөө ямар зөвлөл хийхгүй хийж өөрөө хязгаарлаад иннээсээ болоод эцэст нь хүний ингээд цаг хугацаанд яваад байгаа штэ. Алтан боломжтой цаг хугацаа энэ яваад ин эргээд өөрийгөө хинж биш юм байна гэдэг мэдрэмж хоосон байдлуудаар ингээ готролд орох ийм том эрсдэлд оруулдаг блок байхгүй юу? Ялангуяа манайх мэдж байгаа. Ялангуяа одоо нөгөө амжилтын тухай, мөний тухай ярьж байгаа хүмүүс энийг маш их ярьдаг шүү дээ. Алтаас битээ тий. Алдаа бол дараагийн түвшинд гарах баг тий. Чи суралцах нэг зүйлчнэ гэдэг агуу хилдэг. Тэгээд жоохон алдаанаас их стресс аваад идэх хүмүүс бол яалт ч гаццсан байдаг л да тий. Тэгэхээр энэ блоко засаасай гэж би одоо хүсэж байна. За мөнгөний блокийн 20 дугаар шинж тэмдэг. Хэрвээ би их мөнгөтэй болчихвол хүмүүсийн хар цагаан хил ам тусна. Зарим хүмүүс надад атаархна, зарим нь уурлна. Ямар нэгэн муу юм ирэх гэдэг тийм. За энэ бол тодорхой хэмжээ надад байдаг. Энэ блок бол ерөөсөө мөнгө тогтоодгүй блок байхгүй. Энэ бас эвгүй блок. Энэ айгүй боломж байдаг. Тий. Таны тайлбарлаад өгч тий. Тий. Одоо энэ байдал чинь гаднаасаа шууд орж ирсэн блок гэдэг. Өөрөө травмагаар ч юм уу өөртөө одоо кодлж програмчлсан зүйл биш. Энэ бол хин нэгний үзэл бодол мэдээлэл аав ээж те хин нэг харах өнцөг хин нэгний айцыг би өөртөө хуулбарлаад суулгацсан гэсэн үг. Магадгүй миний ээж бол хар цагаан хил ам гэж айгүй их ярьдаг болгоомжлдог бол би яг тэрийг хуулбарлаад авчдаг байхгүй юу? Тий. Хар цагаан хил ам тусчвал юу болох уу гэхээр би ингээд эргээд өвдөх юм бол хинч биш болоод тэгээд нөгөө мөнгө юу вэ надад мөнгө олох биш надад гай болох гэдэг учраас ер нь бол тэрнээсээ хамгаалаад мөнгө тогтоодгүй байхгүй юу? Одоо ингээд энэ тодорхой хэмжээнд надад байдаг хгүй. Яагаад гэвэл би ингээд гоё юм авчиххээр ястал нэг юм хар цагаан хил ам үрж гэж байгаа юм шиг. Тэгээд машиныг бүр хосхосоор нь бүрстөө бүр хитэн 10-аар нам зэрмээр авч болтой. Тийм, тэгж байгаа хүмүүс яад хилам тусахгүй байгаа. Энэ бол зүгээр л миний итгэл үнэмшил байхгүй. Миний л тархин доторх мэдээлэл байна. Мань бит нэг жоох юм авахгүй ч дараа харцаг айлаа болчихгүй гээл те. Хүн татаарчихгүй гээл. Олон бизнесмен олон сүлжээ дэлгүүртэй хүмүүс яаж юм тийм биз дээ. Тэр хүмүүс ягаад харцаагаа хилам тусахгүй. Бүр улам гоё болоод яваад идэг тийм. Би нэг ганцхан байшин аваад ганцхан машин авахад ягаад надад цагаан хар хилам нэг амар атархал өдр болчихгүй гэдэг. Энэ болог надад тодорхой хэмжээнд яг байгаа. Би энийг бас арай амжааг байгаа. Энийг яг тайлнаа. Тэгээд за тэгээд ингээд миний бодлоор энэ чинь нөгөө ингээд олон жил ингээд удамшаад ирсэн зүйл шүү дээ тий. Хүнийг ингээд ийлдэг даруухан байх гад тэгээд исэн юм болов мэдхгүй яагаад ийм соёл байдаг. Энэ жоохон нэг сони юм байна тий. Тэг одоо ингээд арт иргэдийн дунд ийм үзэл байдаг. Ер нь ингээд нэг хүндэр тусаад тэнгууд нэрэл бодонгууд зарим нь өстө нэрэ машиныг хос орлуулаад сайхан идлээл тий. Ямар ч асуудалгүй явж байгаа хүмүүс байгаа л гэдэг. Гэтэл ингээд өөр төр зарим юм хүндэр тусгацны нэг шинж тэмдэг яваад байгаа юм л да тий. За тэгэхээр багш өнөөдөр мөнгөний блокийн 40 шинж тэмдгийн 20 хүртэл ярьчлаа. Дахиад цаана 20 шинж тэмдэг үлдсэн. Тэгээд нэвтрүүлгийн цаг бас болцсон байгаа болохоор өнөөдөр ингээд 20 хүртэл явчих. Part 1 явчих. Өргөжлүүлээд бид хоёр бас удахгүй багштайгаа part 2 гэд явах болно. Тэгээд яагаад багшаа гэдээ яриад байгаа хүмүүс бас гайхаж байна. Би өмнөх өдөр хэлсэн байгаа. Багшийнхаа мөнгөний блок тайлах сургалтанд суугаад би ингээд төгссөн байгаа. Тэгээд маш сайхан сэтгэлтэй маш олон блокоо тайлаад явж байгаа. Одоо хүртэл тайлах блокууд байгаа. Тэгээд одоо бас дотоод гэрэл сургалтанд дөнгөж суугаад эхлүүлсэн явж байгаа. Тэгээд за тэг өнөөдөр хүртэл энэ мөч хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Утгагүй part 2-ыг оруулах болно. Тэгээд мэдээж хэрэг хэсгээс нь рилүүд болоод оруулна. Та бүхэн сонирхоорой. Тэгээд өөрийнхөө блокийг тайлаарай гэж хэлмээр байна.